сайн байцгаана уу? Энэ хүрээд бидний одоо 3 дахь өдрийн зураг авалт өндөрлөхт өгч байна. Одоо сүүлийн сцен дээр орж байна. Одоо яг шөнийн 2 цаг 40 минут болж байгаа шиг байна. Тэгээд залуучуудын маань анхны кино, анхны бүтээл тэгээд маш гоё өндөр стилтэй бүтэж эхэлж байна, хийж байна. Мундаг байна. Тэгээ манай театрын бас хамгийн бага жүжигч маань одоо гэртээ харах чинь гэрт найруулах болтой шөнийн 2 цаг болцсон. Гоёгоо одоо явуулах гэж байна. Гэтэ одоохондоо аваад яг миний охин сая ингээд аягүй бол хүн сценэд орсон болохоор жоохон ядаралтай байгаа шүү. За гэтэл өндөртөх. Манай анараас ирээ. Манай анар ч аягүй өндөр залуу байгаа. Өө зураг авалтсан гоё нөө. Эхнийхээ кинонда эхнийхээ дүрийг бүтээж байна. Найдвартайгаа болсон стартаараа сайхан уран бүтээлд оролцоод үнэхээр сайхан байлаа. За, сайн байна уу? Орой минь, өчиг минь. Орой минь шөнийн минь төргий. За манай Октод 4 өсөлт одоо киноны маань зураг авалт 3 дахь өдрөө үргэлжилж байна. Өглөө өдөр орой шөнө гээд бүгдээрээ манай уран бүтээлчид маань завгүй бүгдээрээ хийх юмнуудаа хийгээд үргэлжлээ явж байна да. Солонгос ч юм уу Таиландд бол энэ бол бүр 2000-ад оны ихэр үссэн веб драм гэх төрлөө те. Тэгээ Монгол оронд ч гэсэн бас сүүлийн үед ялангуяа нэг сүүлийн нэг жилийн хугацаанд веб драм бас хөгжиж ирэл те. Залуучууд нөгөө богино хугацаанд урт бас биш те богино хугацаанд сонирхолтой ч юм уу тийм кино үзхийг бас хүсэж байгаа учраас бид бас маань театр яг энэ чиглэлээр веб драм төрлөөр ингээд хав ангитай кино хийх гээд 3 дахь шөнөдөө ажиллаад байж байна. Тэгээд найдвартай хамтлагуудаа залуучуудаа дүүнэртээ бүхэнд амжилт хүсье. Шүний 3 цаг болж байна. Юм байна да. Тэгээд гоё наа. Тэгээд та бүхэн маань манай Октод 4 өсөлт гэдэг киног маань хүлээн авч үзээрэй. Удахгүй гарах нь бүгдээр үзээрэй гэж хүсэж байна. Баярлалаа. Hello everybody. 2025 оны 1 сарын 36 цаг 25 минутанд бид энэ бүлэгтээ овсынхоо зураг авалтуудыг бүгдийг орж ирж байж байна. За тэгээд 7 цагаас ахуулаад кофе шоп болон такси тэгээд Билардынхаа зураг авалтуудыг авчаа гэсэн боломж манай мейкап артист итгэх зураг ерөөсөө авах.